За гацтай ундаанд дуртай хэрнээ. За гацтай ундаанаас жоохон айдаг хүмүүс байгаа тийм ээ. За тийм хүмүүст аюулгүй хэрэглээ санал болгох гэж шүү би. За энэ маань Bubble Plus ус хийжүүлэгч. За энэ хийжүүлэгчээр усаа хийжүүлээд өөрийн дуртай амттай одоо цайгаа нэмээд амтлагаа нэмээд маш гоё амттай хийжүүлсэн ундаа бэлэн болно. Гацтай ундаанд гэртээ үйлдвэрлээд уухны эдийн засагт хэмнэлттэй тэгээд дээрэс нь эрүүл мэндэд аюулгүй маш гоё сонголт болно шүү. Тэгэхээр та бүхэн Bubble Plus-ыг сонгоод гэртээ хийжүүлсэн ундаа гацтай ундаагаа бэлтгээд хэрэглээрэй. Та бүхэндээ маш гоё 2 хон орчтой хийжүүлсэн ундаа хийх аргыг зааж өгье. За энд маань хамгийн чухал Bubble Plus-ын хийжүүлэгч төхөөрөмж орно. За нэг дэх орсон тий. За хоёр дахь нь болохоор миний хувьд энэ комбуча цай хэрэглэдэг. Энэ солонгосын цай. Энэ болохоор одоо бидний ашигтай бактерийг дэмжиж өгдөг. Сахарын агуулмж маш багатай ийм гоё комбуча цай байна. За тэгээд энэ хоёроо нийлүүлээд маш гоё амттай хийжүүлсэн ундааг хийж үзүүлье. За хийжүүлэгч төхөөрөмжөнд усаа хийгээд за заасан хэмжээний дагуу усаа хийж хагаад за миний хувьд бол нэгээс 2 дахин хангалттай. Яа ингэж хийжүүлсэн ус маань бэлэн болсон. За хоол шингээлтийг сайжруулна. За миний хувьд бол хийжүүлсэн ус ер нь хийжүүлсэн ундаанаас хийжүүлсэн уснаас нь бол нэг аюул багтаа гэж боддог. Харин маш их сахарын орц орсноос нь болоод хийжүүлсэн ундаа уух сонирхол багтаа гэдэг юм аа. Тэгэхээр та бүхэн хийжүүлсэн усыг бол ер нь их аюултай гэж миний хувьд үздэггүй. Тийм болохоор ийм аюулгүйгээр ийм гоё хийжүүлсэн ундаа 2 хон орцтой ийм гоё амттай хийжүүлсэн ундааг гэртээ бэлтгээд уугаа. За тэгэхээр би энэ Bubble Plus ус хийжүүлэгчийн талаар дээр текст хэсэгт оруулчнаа. За тэнд оруулсан хаягаар Bubble Plus-тай холбогдоод Bubble Plus хийжүүлэгчийн худалдан аваарай. Ками Экспо дэлгүүрээс энэ мэдээллийг авсан гэдэг юм бол 5% хөнгөлж өгнө гэсэн байгаа шүү. За ингээд гэртээ эрүүл аргаар маш гоё одоо амттай хийжүүлсэн ундаа хийх аргыг та бүхэндээ зааж өглөө. Намайг давж байгаад маш их баярлалаа.